Хүнлэнгөөс харж яхад үнэхээр энэ яамн дотор хөдөлгөөн хийхгүйгээр ажил сайжрах ямар ч боломжгүй гэдгийг би бол Батцуур сайд дээр ямар асуудал үүслээ одоо сая ихэд үнэхээр Чулуунбаатар сайд маань Монголын урдаа барьдаг цөөхөн эдэн академичдын нэг бас мэргэжлийн хүн очиход энэ салбар яаж хүлээж авч ажлын хамтраад урагшлуулад зүтгээд бас мэргэжлийн хүн ирчлээ шүү гэж байгаа юм ерөөсөө харагдахгүй байгаа. Тийм учраас би бол ер нь ялангуяа газрын дарга нарын төвшөнд бол нэлийн хөдөлгөөн хийнэ гэж бүр хэлж яагаад хий гэж бодож байгаа. Тэгхгүйгээр одоо уцаас салгаад алга болчдөг. Асуудлаа оруулаад ирээч гэхээр шалтгаан хийгээд алга болчих. Зарим нэгэн газрын дарга нь бүр одоо эд ачаал болсон үед эмнэлэг твтэж байжгаад асуудал намжихаар гараад ирдэг ийм байдлыг бол би бас нүдэрэ бодтой харж байгаа учраас ер нь одоо ард түмэндээ хэлж яагаад ажил хийх боломжийн маань олгосоо Тэгэхдээ би хин нэгэн найс нөхөд энтрээ бол аваачихгүй. Яг одоо дотроос нь ярилцаж байгаад тэр одоо салбар дотор бэлтгэгдсэн магадгүй зарим нь бүр анхшатны нэгждэр одоо сайн менежер хэн байна те асуудлаа мэддэг ийм байдлаар асуудалтай хандахгүй бол үнэхээр солио сэлгээ хийж ингэж нэг жоохон үнэхээр өөрчлөлт оруулахгүйгээр хийдэг байсан бол мэргэжлийн сайд сая очлоо шүү дээ. Тэгэхэд үнэхээр би бол Чулуунбаатар сайдыг яаж бас үнэхээр зовоод битэрч бас уулзаж ярилцсан. За үнэхээр нэг тийм цус ойртсон хитрхи одоо мэддэг гэдгээ мэддэг хүмүүс мэргэжлийн хүү ирэхэд тосч аваад хамтраад ажиллаа сайжруулах. Тэгэхээр үнэхээр салбарынхаа бодол гэхээсээ илүүтэй их олон одоо тэр яам дээр явж байгаа гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдэд давхар ажил хийдэг. Тэгээ зарим өдөр яваад алга болчдөг. Ийм мэдээлүүд байгаа учраас би ер нь жоохон зоригтой ажиллая л гэж бодож байгаа. Хоодндоо! Батхан! Юу? Нааш чинь тачин бодоод байна. Хоодндоо! Урдаач.